За хай манайхаа шинэ чалжой влогтой тавтан морил. За өнөөдөр цагаат хоёр энэ хүү влогийг яаж эхлүүлж байна гэхээр бид хоёр гоё бич олох гээд явжээ. Бид хоёрын байгаа газар бол бич байгаа л та. Аюу гоё бич байгаа. Бид хоёр аюу гоё дроноо нисгий. За тий өөр гоё бич орж үзье гээд Google Maps-аас ингээ харж агаад нэг локейшн дээр ирж үзэж байгаа байхгүй юу. Бид хоёр одоо ингээд уулан дээгүүр нь яваад байгаа байхгүй юу. Тэгээд яг доошоогоо энэ бич рүүгээ яаж буухаа мэдэхгүй. Энэ ингээ Камала орчиж байгаа. Яг Камалагийн наа нэг жижигхэн бүрхэн юм мэрэг байгаад байгаа байхгүй юу. Тийшээ яаж орох уу гэд хайгаад л явж байна л та. Би бол нэг газараа ер нь ингээ тухтай байгаа, левел байгаа нах тийм дуртай хөө. Тэгж бас айгу амардаг. Манай нөхөр болохоор тийш очиж үзье, ийшээ очиж үзье. Тим юм байна, ийм юм байна, очиж үзье л та гэж шууд ингээд айгу гоё явцдаг. Ер нь юм шин юм үзээ, тийш тийшээ явахтай юм цааргалтгүй гэх юм уу. Айгу хурдан тэрийг айгу амархан хийдэг. Тэгэхээр бас бит хоёр амар тохирдог байж бас магадгүй. Энд нэг зам байна те. За цогоот хоёр бичээ explore хийгээ явжээ. Бид эхнийс зогсоол нь болохоор энчээ заяа. Тэгээд ер нь яг энэ айгу гоё юм байна. За би та хэдэд яг хаана гэдгийг нь харуулъя. За бит хоёр машинаа ингээд энд тавьсан. Тэгээ энэ яг ингээ батон явах зам. За тэгээ энэ тийм харах цэг байгаа хгүй юу, нөгөө гоё view point гэж ярьдэн штэ. Тийм харах цэгээс нь бид хоёр дээрээс нь бич хараад болохоор нөө ямар шүү байна гэж харах гээд байгаа хгүй юу. Тэгээд хараати заяа. За энд байна да. Энэ бич юм байна. Надаа Камалагийн наан гэх юм уу? Оо ямар гоё юм бэ өнөөдөр. Одоо цаг яг ингээд нэг 12-1-ийн үед нар бүр яг энэ дээр. Тэгээд би чинь бүр юм гоё номин ногоон харагдчихээн. За энэ гоё би ч юм шиг байна. Ийшээ явж үзье. Нөхөртөөгөө ингээ явах хэрэгтэй. Үнэхээр гоё мэдрэмж өгдөг шүү. Манай нөхөр бол миний бүр хамгийн сайн найз заяа. Тэгээд бас миний хамгийн цагаа өнгөрүүлэх дуртай хүмүүс ээ. Би хизээч нөхрийнхээ хажууд өөддгөө. Бүр ярих юм хизээч дуустдаггүй. Муудалчихсан ч гоё яадаг. Тэгэж та энэ нэг ингээд наач мэн. Энэгээр авах юм. Бич гинэ. Тийм байна. Хэлээ энэ тавьчих болох юм уу? Тийш. Наач нагта Cape Sink Beach гэдэг нэртэй юм шүү дээ. Манай нөхрийг хардаа дроно барьсан, камера барьсан. Ингээ явж байна. Би ч ер нь хаяа бас влог хийхдээ жоон залхуурдаг байхгүй юу. Тэгээ нэг залхуурахаараа баг хэдэн 7 хоног камера нээхгүй тэгж явах үе бас байна. Тэгэл явгоот манай нөхөр миний ажлыг хамгийн дэмждэг бүч влого хийгээч гэлтэй. Энийг бичээч ингээч гэх. Амар тэгж ярьдаг хүн байхгүй юу. Цогоо болохоор баг хардаа иймэрхүү зам руу ингээ шууд ороод доош явчихгээд байгаа байхгүй юу. Шуус боломжгүй байна. За амар эвгүй нүд дугаараад юу ч гараад ирэх юм бэлээ те. Ямар ч юм гулжганаад ингээд хүлмэл ороочих юм бэлээ. Би бүр төсөлчдөг. Могоо зогоо байвал жоо юм шүү. Зэвчсэн саяны орцол буруу болж таарлаа. Сүрийн бичээс бөөтөр явд юм байна. Тэгээ сүрийн бич дээр очиод бөөтөр очих гэж үзье. За бид хоёр нөгөө бич рүү чи ингээ бөөтөр явах гэжсэн аа. Болоод им хатаар нь тойрж орох гэж байна. Ер нь л яг нэг эргээд л байгаад байгаа хгүй. Эргэжил юм бол байгаад. Тэг амар холоос бөөтөр очиж ясны оронд жоохон өөрсдөө алхачих гэж бодоод алхаж байна. Тэрийг хардаа ийм гоё цэвцэнхэр. Тэр хүмүүс баг скуба дайвинг хийгээд штэ. Snorkeling хийгээд штэ хүмүүсийн чи. Энэ хавьд угаасаа айгуу гоё загас магас юмнууд харагдаад тах шүү гэнэ.
За өглөөний минь шинэ өдрийн влог эхлүүлж байна. Бид хоёрын хайк штэ үнэхээр гоёсэн зэрэг би өсө дрон сэнэ жоохон оруулсан байгаа. Гэхдээ нэг асуудал үүснэ. Тэр нь юу вэ гэхээр далаа дотор ингээд коралтэйсэн баггүй юм одоо чулуун юм хавцлуудтай. Тэгээд нөгөө нэг би ингээд дрон дээрээ ингээд жоохон харагдах гад тэрэн дээр ингээд ер нь жоохон халгаадсан баггүй. Тэгсэн чинь миний хөл зүсэгдсэн. Тэгээ тухайн үедээ нэг мэддэгдэггүйсэн байхгүй ингээд нэг хөвдөөгүй. Яг гарч ирээд ингээд алсан чинь нэг жоохон орсоод байгаа юм шиг юу. Тэг ингээд харс чи миний ингээд хуруунууд ингээд бүр ингээд нефт зүсэгдсэн ёо. Тэр бол амар сан. Тэгээд би шууд тэндээсээ ингээд бид хоёр буцаж хайкийг төлөвлөгөөтэй байсан чинь миний хөл тийм болсон болохоор би тийж хайк чадаагүй бид хоёр завьар машин руугаа буцсан. Яваасаа ингээд зав ирж очин байт юм бэлээ. Тэгээ хүний 100 бат гэдэг буцахтай ашгүй зав байсан тул та буцсан. За тэгвч гисэн айгу гой хайк байсан. Тэгээ би тэрийг хайк гэж яриадсан чинь манай нөхөр бүр наав шоолоод чиний хувьд л хайк байх бити хайк гэдэг. Тэр бол зүгээр л ингээд нэг юм хавцалт авсан л гэдэг байгаа байхгүй юу. Гэтэ миний хувьд л тэр айгу гой богино хайк байсан. Ус ингээд ээж болоод би бүр ингээд ерөөсөө ингээд сая 2 дахь төрөлтийн дараа ингээд уул мол руу ч ингээд би гарч амжаагүй тий амар юм outdoorsy тий юм activity ерөөсөө хийж амжаагүй байж байгаа. Нэг жоохон тиймэр явахаар чи амар сэтгэл хөөрж байгаа байхгүй юу ингээд амар догдолж байгаа байхгүй юу. Миний хувьд бол тэр маш гоё хайк байсан. Тэгээ дахиж тийш очимоор л. Тэгээ дахиж очихдоо би зүгээр л ингээ гоё ийм орж сумаар байна. Яг ингээ хавцал мацал тэр ингээ амар ийм орох цэг зөндөө байсан байхгүй юу. Одоо ийм орно гэж миний хувьд юу вэ гэхээр зүгээр ингээ сууж агаад ингээ гоё ингээ алсыг ширтэл зүгээр ингээ бодох юма бодоол ингээ тий. Тэг ингээ зүгээр ингээ мод цод хараал. Тэгж нэг сумаар байгаа байхгүй. Явахаас өмнө нэг ганцаараа ч юм уу нөхөртөөгөө дахиж тэгж очиод гоё сууя гэж бодож байна. За өчигдөр Валентины өдөр байсан. Тэгээд манай нөхөр бид хоёр ер нь бол Валентин тэмдэглэдэггүй бид хоёр одоо болдог бүх юм баярт үйл явдлуудыг тэмдэглэдэг. Яг хоорондоо бол би биенийхэн төрсөн өдрөөр л би биэндээ айгуу гоё бэлэг өгдөө. Тэгээ жилдээ бид хоёр нэг удаа яг хосын аялал хийдэг байхгүй одоо хоёулахнаа хүүхдгүү аялдаг. Тэгэж л ер нь бол одоо гоё тэмдэглэдэг. А тэгэхгүй нөгөө нэг Валентин тэ цэргийн баяр, ээжүүдийн баяр, март юу гэдэг ингээд тахаар бүр яваас айгүйх баяр болчтой шүү дээ. Тэр болгоноор ингээд би биэндээ ингээд бэлэг өгөөд ингээд тахаас илүү бид хоёр за хоёулаа жилдээ нэг л удаа ингээд би биэндээ амар гоё сэтгэлийнхаа бэлгийг өгчөөё. Тэгээд жилдээ хараа хамтдаа гой мөнгөө ингээд цуглуулж агаад ингээд жижиг ингээд бэлэг гаргаад ахгүй тий. Хоёлаа ингээд мөнгөө цуглуулж байгаа хамтдаа гоё юм хосын аялал хийжээ гэдэг санааг би өөрөө гаргаж ирсэн. Тэсэн чи манай нөхөр болж ин дээ л гэдэг дээр яагаад дийл хийжсэн байхгүй. Тэгээ тэрнээс хойш ер нь одоо бараг 3 жил тиймэрхүү явж байгаа. Тэгээ надад бол тэр аюу таалагддаг юм аюу хөнгөн байдаг гэх юм уу. Тэгээд жилдээ нэг удаа ингээд хосоороо аялчихна. Тухайн жил ингээд аюу гоо мартагдчихгүй дурсан бит хоёрын дунд ингээд бүтээгээд аюу гоё ядаг учраас ер нь бол тэр аргад аюу дуртай. Тэгээд бит хоёр ер нь бол нэг Валентин энэ төр тэмдэглэдэггүй юм. Тэгээд би ч нэг тийм цэцэг ингээд байнга тийм аавь гэл тэгээд идэггүй. Цэцэг авахаар гоё идэг л та мэдээж гоё тий. Гэхдээ ингээд аюу хурд өгчдөг болохоор ингээд гэдэг тийм байдаг. Тэгэхээр бид хоёрын Валентин бол өчтөр нэг тэмдэглээгүй. Тэгтээ бид хоёр хамт моол орсон байхгүй. Тэгээ моол ороод хэрэгтэй юмнуудаа цуглуулъя. Одоо уусаа Монгол удахгүй буцаж байгаа юм чи бас юмнуудаа авъя гэдээ авч агаад Валентины өдрөө жоохон Valentine shopping хийсэн гэх юм уу. Нэг тийм төлөвлөөгүй байснаа нэг юм тэмдэглэсэн юм шиг болсон. Тэгээ хоёулахнаа өдөржингөө явцсан болохоор хоол мол идээд. За тэгээ та хэд те авсан юмнуудаа хуваалцъя. Тэгээд шопинг хоол хийгээгүй айгуу удчихэ. Энийг ингээд тусдаа влог болгох юм уу гэснээр за нэг бүсэн чалчаа влогд оруулчих гэд оруулж байна. За тэгээ та хэдтэй танилцуулъя. За авсан бүр зөндөө юм байна. Hermes орсон, Gucci орсон, за тэгээ Sephora орсон. Одоо чинь Sephora ороход яг ихтэй хүнд яг ингээд ер нь бол бүтэн өдөр ч юм уу хагас өдөр хэрэгтэй байдаг байхгүй. Ягаад гэвэл тэр чинь ингээд тэр авах юмаа судална тий. Тэр чинь шууд Sephora гүйж ороод нэг харандаа авчих ч айгүй хэцүү шүү дээ. Тэр чинь өрсчилж бас ингээд TikTok тэр харандааны ревю үзэн тий. Найз нөхдөөсөө асуун. За тэгээл үн харьцуулна, очиод торшиж үзэн, очиод бас жоохон window shopping хийж агаад нэг авдаг ч юм уу. Ер нь Sephora нэг жоохон яг нэг юм commitment шаарддаг байхгүй юу? Шууд ингээд ороод одоо хүн цуглуулж байгаа юм шиг цуглуулж чаддгүй. Тийм. Тэгэл одоо пудр гэхэд л ингээл тий 20 эд янз байна. Тэр дундаас ч яг зөв сонголтоо хийхин тулд тэгээ нэг авсан пудрыг чинь баг ингээл бүтэн жил хүн ашигладаг шүү дээ тий. Баг жилээс жилүү ашигладаг. Тэгэхээр яг тэрийг ингээд гаргаж байгаа мөнгөндөө яг гоё чанартай байхын тулд жоохон сэтгэл шаардаад идэв шүү дээ тий. Тэр Sephora ороод би айгу амарс юмнуудаа айгу сайн үзэж харж авсан да. Айгу баяртай. За би ийм гоё брэнд олж мэдсэн. Teva 1984 гэж одоо 1984 оноос хойш байсан мэлгүй. Одоо outdoors activity хийхтэй хайкинг хийх, одоо ууланд гарах, авирах, одоо хөдөө явах, усан одоо тий загасчлах, магаслах гэдэг дандаа ийм outdoor activity-ийн зориулсан тийм брэнд юм бэлээ. Тэгээ би эднийхээс юу авсан бэ гэхээр эднийхээс ийм гоё сандал авсан. Вау. За энэ жоохон одоо нэг юм хөгшин стилтэй. Гэхдээ одоо
Надаа одоо тэр хөгшин стил мэтэл гэхээс илүү яг ингээд ууланд гарч яхад ч юм уу те хаяа ингээд пүүзтэй жоохон халууцдаг ч юм уу пүүзтэй ингээд пүүз норчдаг те норчхоор хатдаг ч юм уу янз бүрийн асуудал үүсдэг шүү дээ. Тэгэхээр яг юм сандал айгүй хэрэгтэй. Зөвхөн ууланд гарах ч биш хөдөө явхад иймэрхүү сандал ер нь айгүй хэрэгтэй байдаг. Тэгээд би яг нэг гоёг олж авъя да гэж хайдаг байсан чинь Teva гэдэг ийм гоё брэнд үүд юм билээ. Тэгээд энийг ингээд өмсгөр ингээд зуураад ингээд яг ингээд гулсахгүй зэ айгүй гоё. Тэгэхээр ууланд одоо бороо орсон ч те эсвэл ингээд хад хавцлаар ингээд явхад яг ингээд барьцтай байдаг нь бол айгүй таалагдсан. Тэгээд би болохоор энэний ийм зузаан ултаанаас байт юм билээ. Би болохоор ийм нэмгэн ултааг нь авсан. Энэ бол айгүй гоё. Надад би бүр энийг авсандаа айгүй баяртайгаа хуурдхан шиг өмсөж үзмээр байна. За би 38 арц бүр өмсдөг. Энэ бол би 39-ыг авсан. Ер нь бол 38 нь бараг багтах гацсан. Жохон жижиг өмсгөлтэй юм билээ. Тэгэхээр нэг арцмаар томруулаад цагцсан. Айгүй гоёсэн. За Sephora гэмнүүдаа авалцъя. Миний кушн дуусчихсан. Тэгээд би энэ удаадаа энэ Laneige-ийн ийм кушнийг туршиж үзэхээр болсон. Энийг манай найз Буйна санал болгосон. Тэгээд би авч үзэхээр болсон. Миний өнгө нь 23N1. Тэгээд би чи яг юм дундаж арьстай гэх юм уу? Яг юм цагаан үний хажууд бол би бордоо орон заяа. Гэтэ юм бор үний хажууд нэг юм арай яг юм цайвар дууч юм. Яг дундаж нэг тийм арьстай байхгүй. Тэр хэрвээ тийм бол энэ 23N1 нь бол таарна. Тэгээд энэ болохоор SPF-тэй юм байна. Нарны хамгаалттай юм байна. Тэгээд тайлбар би тодорхой нэг үлгүүлчихэд үү. Бүр шууд ийм ихээр гарч ирд юм байна. За одоо бол би тэгээ жоохон борлцсон байгаа байхгүй юу? Энгийн байдгаасаа тэгэхээр над дээр одоо жоохон цайвар дуу гараад байна. Гэхдээ ер нь явандаа нэг Монгол руу буцаад нэг сар 2 сарын дотор бол гайгүй болчихно. Хөөхөн үнэртэй юм байна нэг юм жоохон чихэрлэг. За энэ бол нэг тийм чиглэг бол биш жоохон мат төсгөлтэй юм биш үү? За тийм байна. Ер нь ингээд дуусахтаа бараг пудр түрхсэн юм шиг мат дуусж байна. Тэгээд би энэ удаадаа ер нь нөгөө нэг тосон blush, тосон bronzer, тосон гэрэлмээр л ашиглахаа ер нь болоод хуурайлуу шилжиж байгаа хгүй энэ удаагийн одоо 26 оны одоо мейкапа шинжилж байгаа юмнууд гэх юм бол тэгэхээр бас нэг тийм амар юм dewy, glossy тиймэрхүү юмнуудаас ер нь жоохон хуурайлуу орж байгаа. Тийм болохоор энийг одоо туршиж үзье. Найз маань санал болгосон. Тэгээд туршиж үзье. За би энийг авсандаа айгүй баяртай байгаа. Энэ болохоор Sephora-гийн Colorful Face Palette гэдэг. Ер нь бол одоо нүүр бодоход хэрэгтэй. Бүх юм ер нь нэг дор заяа. Би ихлээр тосдон зөвлөөлжсэн юм. Одоо нөө хуурай хацраа тусад нь аваад хуурай сүудрээ тусад нь аваа явжсэн байхгүй юу? Хуурай гэрэл мэрлээ тусад нь ингээ цуглуулах байжсэн. Чинийг хараад би хүү энэ чи нэг үдэж юм шүү. Тэгээ ингээ бүх юм нэг дор юм шүү. Тэгээ энийг авахарлаа. Энэ болохоор би medium to tan гэд 2 номерыг авсан шүү. За тэгс авлага нэг хөөх нэг юм хүүхдийн тоглоом шинүү дээр үед нэг юм Барбиний нүрний бодон иймэрхүү байдаг гэсэн да. Тэгээ сүудэр нь байгаа. Тэгээ доотлын хоёрыг нь бол ер нь жоохон хацранд ашиглая гэж бодож байгаа байхгүй. Тэгээд дээдлийнх нь болохоор гоё гэрлэж болно тий. Энэ хоёр өнгийг холихоор бас айгуу гоё тийм пичийн улбар шардуу хацрны өнгө бас гарч ирээдсэн байхгүй. Тэгэхээр энийг ингээ авцсан. Энэ бол ингээ бүх юм нэг дор айгуу амар юм бэлээ. Гэхдээ яг нэг одоо ингээ харсан чинь энэ унуул бол шууд хагарахаар юм шилэн савлгаатай юм байна. Дотроо blushтай, bronzerтай тэгээд гэрэлтэй гэж аахгүй юу? Tideтэй swatch хийж харуул. За маа нөхөр гоё кофе цагцсан байгаа. Кофе ирчвэл миний бүр мод бүр улам гоё болох гэдэг нь. Би тэгтээ аягүй сони ингээ Instagram дээр юм тавихаар ерөөсөө юм хүмүүстэй холбогдож байгаа юм шиг сайн санагддаггүй байхгүй юу? YouTube тэр ингээ шал өөр идэв чинь ингээ адилхан л би бичлэг хийгээл яриад тавьж байгаа мөртлөө YouTube-ийн влог дээр ингээ юм ярихаар яг ингээ амар гоё дотны хүмүүс маань байгаа юм шиг мэдрэмж авдаг. Би нөрөнд ганцаараа л ярьж байгаа л та. Гэхдээ нэг юм мэдрэмж нь гэх юм уу. YouTube-ийн community-д амар хайртай. Instagram дээр эсвэл алгоритм ч тийм юм уу. Ер нь ингээд нэг юм connection айгу сул юм санагдаад байдаг. Гэхдээ би YouTube-ийн амар хайртай. Хоёулын дээр минь дагдаг бол баярлаа. За би ч нөгөө нэг амар makeup influencer биш болохоор swatch хийж чадсан уу юу? Энийг хартаа. Энэ борн болохоор сүудрэн, тэгээд энэ гэрлэн, тэгээ хоёр хацарны өнгөн. Тэгээ хоорондоо ингээ холилдоод айгу гоё болохоор байсан байхгүй юу? Ер нь ингээ айгу болчоор санагдаад нэг авцсан. За дараагийн маань авсан юм болохоор энэ Laura Mercier-ийн primer. Тэгээ энэ болохоор чих шүлэгчтэй hydrating primer гэж байна. За энийг бас манай найз Буйна маань санал болгосон байгаа. Тэгээд нэг авсан. Тараа. Нэр Буйна маань Phuket-д ирсэн ахгүй бид хоёр бүтэн өдрийг хамт өнгөрүүлээд би чинь чалчаа влого хийн, мен контент хийн гэсэн чинь бүр
Яг тийш харагдаач. Өдөржингөө юм ярьсаар хаад бүр ингээд нар жаргаж яхад нэг зураг авч амжсан гэдэг. Тэр уулз холхондоо тэгдэг зэрэг. За энэ primary-г бол би ерөөсөө ашиглаж үзэж байгааг болохоор ямар ч хэлэх юм алга. Тэгээ зүгээр найзынхаа recommendation-аар авсан тайдтэй хэрглэж үзэж байгаад гоё чалчаа блогоор review хуваалцсан. За одоо зүгээр онгоолоо тестлээд үзэхэд нарны тосныхоо дараа кремээ тавихаас өмнө те пудр нүр будгаа эхлэхээс өмнө одоо гоё ингээд арьсаа бэлдээд нүрний будгнууд ингээд бэхжүүлэх гоё суур штэ те. Айгуу усан бүтцтэй байна. Тийм байна. Hydrating нэлээд гоё чигшэлтэй санагдаж байна. Өнөр нь бас хөөрхөн юм байна. Нэг тийм хурц өнөр байхгүй. Тийм байна. Ер нь айгүй гоё чигшэлтэй ингээ үлдээчихэж шүү. Тэр хуран арьстай бол нэг үдээжгүй юм. За дараагийн авсан юм нь болохоор Hourglass-ийн би concealer. Энэ болохоор Sepia 5 гэдэг өнгөтэй. Энийг болохоор би Sephora-гийн ажилчнаас асууж авсан. Энийг авсан шалтгаан юм бол надад одоо Fenty-гийн ийм concealer байгаа. Fenty-гийн энэ concealer болохоор бүр өнгө нь бүр ингээд халзарчиж энийг чинь би нэлээд удаа ашиглаж байгаа. Энэ хоёроо би хооронд нь ашиглах гэдэг байгаа байхгүй юу? Болж чинь. За яаж ашиглах гэдэг вэ гэхээр би ингэх гээд байгаа юм. Энэ нь арай бор ахгүй. Энэ нь арай бор буюу одоо миний арьсны өнгө гэсэн. Яг л миний арьсны өнгөтэй адилхан. Энэ нь арай цайвар. Тэгэхээр би өмнө нь нэгийг л ашигладагс одоо болоод бороор яг нөө би өөрийнхөө ингээд одоо өөг жигдэлх гэж авсан. Тэгэхээр би ч одоо энэ чиний сорин морьтой те ингээд сэрхмэх янз бүр юм аа штэ. Өөгөө жигдэлх гэж яг өөрийнхөө арьсны өнгөний консилер авсан. Тэгээд надад энэ арай цайвар нь байгаа. Энийг болохоор би илүү гоё гэрэлтэнд ашиглаж байна. Тэгээд ийм ялгаатай байна. Энэ цагаан нь Fenty-гийнх. Тэгээд арай бордуу арай бараа нь миний одоо энэ шинэ авсан энэ Hourglass. Тэгээ би нөгөө нэг энэ Hourglass-ыг авах чахта энийг авчрахаа мартцсан. Тэгээд би яг зөв авч гинөө арай жоохон бараан байж чадж гинөө нэлээд туршиж агаад авсан. Ашгүй болчихж. Энэ хардаа. Энэ ихний гарнаар нь би бол одоо арьсаа жигдлэх байхгүй юу? Нөгөө нарсаар чигдэлжаад нөгөө төхөр нь яг ингээ гоё гэрэл өгмөр байгаа газруудаа гэрэл өгнө гэсэн. Тэгээ нэр Sephora явахны гоё тип хуваалцъя гэвэл та одоо будагнууд ер нь аваа авчичаараа өөрт байгаа будагнуудаа. Тэгэхээр одоо жишээ над шиг ингээ тий уруулын будаг сонгож байгаа бол байгаа уруулын будгаа би бүгдийг аваа авчих өчтөр. Яг одоо үндсэн хэрэгэлдэг 4 5 өнгөө. Тэгээ очиж байгаад яг тэдрээс өөрийг авахгүй бол миний гаргадаг алдаа би байгаа юмаа дахиж аваад идэх байхгүй юу. Тэгээ чинь уруулын будаг үзчихээ. Өө энэ ямар гоё ягаа өнгө гэгээд тэгээд авчаад гэртээ ирэнгуут надад бэж идэг тэр нь. Тэгэл би ер нь жоохон ойролцоо өнгө авчих штэ гэл. Уруулын харандаа муу адил яг арай өөр өнгөийг авчдаг. Тэр би өчигдөр айгу зөв юм хийсэн нь би авах гээд байгаа юмудаа Монгол одоо гэрт байгаагаа аваа явцсан. Тэгээ очиод харьцуулж агаад авсан байхгүй юу. За дараагийн юм нь болохоор би юм харандаа хайж агаад ийм Sephora-гийн ийм гоё ийм бор харандаа авцсан. Хаяа бас би Sephora авчдаг. Яг Sephora өөрийнх нь брэнд нь арай үнийн хувьд арай дэжгүй дээ штэ. Тэрнээс гадна яг бусад брендийг туршиж үзээгүй ч мөсөл би шинээр нүр будагны одоо техник ашиглаж байгаа л тэгээ. Одоо чинь би нүднийхээ доторхыг ингэж будддаг байхгүй. Тэгтээ будаж үзье гэж бодоод би одоо энэ аргат нэг тийм шин лаг болоогүй байгаа юм чинь зүгээр нэг юм дажгүй үнэтэй харандаа марандаагаар туршиж үзмээр байгаа байхгүй юу. Тэгээ нэг үнэтэй юмар туршиж үзэхгүй гэсэн. Тэгээд үнэхээр болоод би сайн болоод ирэх юм бол дараа нь гоё ингэ чанартай арай гоё тий гоё брэндүүдийг туршиж үзнэ. За би нэг иймэрхүү бор харандаа авсан. Тэгээ энэ бор харандааг болохоор би яг нүднийхээ waterline гэдэг штэ. Waterline дээр зурх гээд авсан. Тэгвэл бол зарим харандаа ингээ буугаад идэг. Энэ болохоор яг waterline зориулсан харандаа байсан болохоор буухгүй юм шиг байлээ. Туршиж үзэж байлаа. Юуцсэн нэг авсан. Тэгээ хар өнгө нь арай хүчтэй нэг юм нүдийг хитрхи хурц харагдуулчихдээ юм болов гэж бодоод зөөлөн бор өнгө авсан. Энэ болохоор 10 номерын харандаа юм шүү. За дараа нь болохоор би шинэ юм уруулын сет авсан байгаа. Dior Addict-ийн lip tint аваад тэгээд Fenty Beauty-гээс зөгцсөн харандааг нь авсан байгаа. За Dior Addict-ийн lip tint нь болохоор 251-ийн Natural Peach гэсэн.
Яг түн уруул яг ингээ сүйтрэлдэг хэсгүүдтэй ингээ сүйдэр тавьдаг шүү дээ уруул нэр. Тэгэнгүүт бас жоохон ингээ бор хүрээлэгч гоё байж магадгүй ч удаад өөртөө нэг байдгүй хүрээлэгч авсан. За тэгэхээр би энийгээ ингээд гоё хүрээлж байгаа ингээ гоё уусгаж жагаад яг энэ саяны урлын бодгаараа зөвхөн дотортлын гоё ингээд улаан дуу болох байдлаар авсан байхгүй юу. Одоо миний санаа бол та хэд дараагийн чалчаа дээр ингээд гоё нүрээ get ready болж байгаа үзүүлээ заяа. За тэгээ сүүлд авсан юм нь болохоор Sephora-гаас ийм юу авсан. Чи одоо юу юм бэ? Powder puff. Яг нүрээ бодож дуусгаад хамгийн сүүлд нь тэг яг ингээ гоё бейк хиймээр байгаа эсгүүдээ ингээд яг одоо ингээд гоё тавьчих. Ийм гурвалжиндөө энийг авсан байхгүй. Ингээд. Тэгээд одоо зарим үлдэгдэл пудрээ бас ингээд арчаад авах зорилттой. За ингээд энэ бүгд нийлээд хэд болсон бэ гэхээр 10,230 баат болсон байна. Нэг сая 200, сая 300 болсон байна. За эдгээр бол одоо ингээд ер нь бол нэлээд удаа ашиглагдана. Тэгэхээр та хэддээ дараагийн чалчааллогоо дээр хэр байсан гоё үр дүнгийн хуваалцсанаа. За дараагийн юм руу орцгоё. Дараа нь болохоор Hermes-ээс юу авсан байгаа. За энэ нь бол манай нөхөр авсан. Би та хэдэд болохоор нэрээ одоо нөгөө нэг хятадын New Year болж байгаа гэд манай Hermes-ийн эсээг хөрх юм Hongbao гэд нөгөө нэг хятадын нөгөө мөнгөө хийгээд өгдөг юм гоё тогтоо өгсөн. За энэ тогтоог ингээд жоохон татж байгаа. Ингээ голоор нь харсан чи айгүй гоё юм нөгөө морины зураг харагдаж байна. За энэ болохоор би ингээ ихчтэй гоё өнөртөө бас бэлгэнд авсан байхгүй юу? Энэ нөгөө шин гарсан өнөртөө бас ингээд айгүй гоё цэвэрхэн би нэг задлж болохгүй нь бэлэг учраас айгүй гоё цэвэрхэн зуны гоё fresh тийм өнөр байсан. Бараг нэх гоё юм цэвэрхэн орон хүнжлийн даавар шиг юм шиг нэх гоё тийм цэвэрхэн өнөр байсан. Тэгээ энэний нэр нь Le Jardin юм байна. За би өөртөө болохоор Twilly-гийн ginger өнөртэйг авсан байгаа. Хөрхэн жижигхэн савлгаатай авсан. Яг бол би нөгөө нэг ер нь одоо би жоохон том савлгаатай өнөртөө баснаас илүү жижиг нь аваад тэгээд таалгаж ивэл томыг авах гэдэг жоохон тийм хандлагатай болсон. Тэгээд яг энэ жинжертэйг нь бол би өмнө авч байгаагүй. Тийм болохоор энэ зүр жижиг нь аваад туршаад үзэж байсан. Тэглэж би бас өнөртөө басыг бүр ингээд гэж ингэж ашигладаг. Би бол баг нэг л ингэдэг. Тэгээд ардаа нэг ингэждэг болохоор миний өнөртөө бастай айгүй уддаг байхгүй бүр ингээд дуусгүй. Тэгэхээр ингээд нөгөө жоохон жижиг аваад гой үр шинүүдийг туршиж үзье гэдэг байдлаар хамгийн жижиг нь авсан. Би энэ өнөрт яагаад дуртай вэ гэхээр энэ ингээд citrus-ийн мөртлөө юм ялуун байхгүй. Гэтэ халуун оронд нэр өнөртөө бас ууршаад айгуу сайн өнөртдгөө юм бэлээ. Тэгэхээр энийг Монголд очиж аваад гойццээ. Монголын нэг гоё юм нь айгуу хуурай болохоор уур амьсгалтай болохоор одоо өнөр ингээ ууршаад идэх юм ингээд гоё өнөртөө бас ингээ айгуу сайн барьдаг шүү дээ. Гоё өнөртөө тосмос. Энэ бол ингээ өнөртөө тос түрхээд өнөртөө бас цацаад ер нь бол хэдэн цагийн дараа ингээ юуж байхгүй болсон байгаа байхгүй юу? Бүр нэг тийм гоё юм тансаг чихэрлэг citrus-ийн өнөр байна. Надад бол айгүй таалагдж байна. Өнөртөө бас нэг гоё юм ингээд хүн өглөө осоод яг ямар төрлийн хүн баймараагаас шалтгаалаад өнөртөөс авч түрхтэй штэ. Тийм тэгэхээр энэ бол яг нэг өдрийн одоо нэг юм муудэнд яг тохирсон өнөр байгаа байхгүй. Айгүй гоё зуны өнөр гэж магадгүй баха. Яг одоо Монгол зун удахгүй болох юм чинь. Нэг гоё өглөө сэрэлтэй нүрэ бодчихаал нэг гоё гараал явахтаа нэг юм гоё юм сэргэг citrus-ийн мөртлөө нэг жоохон гоё чамин тийм өнөртүүлмээр байгаа л энэ бол айгүй таалагдлаа. За дараагийн юм гэх юм бол Gucci орсон. За тэгээд Gucci ороод ер нь бол сандал үзэх гэж орсон байхгүй юу? Яг энийг авахын тулд айгүй олон дэлгүүр орж үзсэн. Ер нь тавчиг яг ингээд зуны гоё тавчиг хай гэж хагаад хамгийн таалагдсан нь одоо энэ байсан. За. Тара. За ийм одоо арай жоохон өргөн ултай гэх юм уу? Тэгээд ийм сандал авсан. За тэгээд яг таалагдсан шалтгаан гэх юм бол нэгдүгээрт одоо comfort те топ одоо эвтэйхэн байдлаас нь тэг ер нь Gucci-ийн гутланд манай нөхөр хоёр айгүй дуртай айгүй эвтэйхэн байдаг байхгүй бүр яг юм пүүз ялангуяа одоо эхлээд өмсгөд нэг жоохон тухгүй байж байгаа дараа нь тухай болдог ч юм уу эсвэл жоохон ингээд яванда холгодог ч юм уу тэг янз бүрийн асуудал үүсдэг шүү дээ гутал миний авсан Gucci-ний пүүзүүд бүр ингээд бүгдээрээ айгүй гоё хүлт эвтэйхэн хүлт сууж өгдөг бүр ингээд би бүр бүх юмдаа өмсдөг байхгүй би бүр нэг влог дээр өмнө хэлжсэн 5 luxury items гэлүүдээ нэг тийм влог ийшээ там бин оруулчих. Тэрэн дээр би бүр хэлжсэн. Тэгээд тийм болохоор нөгөө Gucci-гээс гутал авахтаа ингээд за энэ яач холлоо, энэ холлох холлоо, энэ яах холлоо гэсэн айц ер нь харьцангуй бага байдаг, ер нь баг байдгүй. Тэгээд тийм болохоор Gucci
яг айгу гутлахтай бол айгу дуртай. А хоёрт нь болохоор энэ нөгөө нэг өнгө нь бэж өнгөтэй гэх юм уу? Бэж бордоо өнгөтэй учраас одоо бас юмнууд дээр цогцоод явчихна. Тэгээ заавал эннийгээ дагуулж хувцас сонгох шаардлагагүй. Тэгээд им үргэлждүү жоохон цуцаан болтой. Тэгээд энийг нь бас яагаад таалагдсан бэ гэхээр ер нь нөгөө 100 өмсөх сандал юм чинь бороо орцсон үед ингээд сандалтай ингээд талхахаар намхан ултаа бол бас айгу ингээд бос орчдөг ч юм уу, хөл нь орчдөг тий. Эсвэл ингээд шороон дээр одоо монголч ямар амар шороотой төлтэй шороотой ээлжтэй тийм дэр ингээд алхахаар хөл рүү орчдөг шүү дээ тий. Тэр иймэрхүү зузаан үргэлж болтой бол бас ингээд алхаад явхад арай практик байдаг. Энэ нөгөө нэг яг ийм бордоо ийм паттерн бас жоохон хар болох нь арай бага, арай анзаарахдаггүй. Тэгээ доотлын уул нь бас ийм бордоо өнгөтэйс болохоор цэвэрлж арчхад амар санагцсан. Тэр нь готол авч байгаа бол арай жоохон хөлөө харуулсан тийм одоо юу бөхтэй ч юм уу те шорттой богино палажтай ч юм уу очиж өмсөж үзүүл айгүй дээрэдэг. Тэгэхгүй өмдөн дээр өмдтөө явж байгаад сандал өмсч үзээ авчихаар дараа нь гэртээ ирээд хөлнийхөө яг ингээ хөлөөрөө ингээ харангууд хөлчин санаардаг байхгүй. Тэгэхээр одоо би энийг ингээ өчтөр өмсч үзэж явж байхдаа богино шорттой байсан. Тэгээд яг ингээ хөлөө харсан чи айгүй надад таалагдаад тэгээд ер нь бол бүх юмын тиглээд энийг ингээд гоё авсан байгаа. За тэг өнөөдрийн шопинг хол ингээд дуслаа. Та хэдтэй дараагийн влогоор уулзлаа. Түр баяр та.